яг энэ ногоон тэжээл гэдэг юм дээр бид стандарт байна. За тэгээд энэ стандартыг боловсруулах статцын сайн нэг гэдэг ногоон тэжээл гэдэг нь тоогоогод босдноо ингээд стандарттай. Стандарт байна. Ногоон тэжээл яг тийм өөрсөн ташиг яг ингээд Өчигдөр дээд сандыг 400 тонны бичгээр өгсөн ба. Багцаа байгаа ургацсан байдаг хараа. Тэгээ намар ямар болсноо. Өөрөөсөө чинь энэ одоо орон дээгээс за өнөөдөр бол хүн сүдэж байгаа юм трэлийг текст дэмжигсэн ургамлын газар трэлэнгийн хөрөөлөнтэй хамтарсан тижил ургамл трэл үзүүлэх сургуулийг одоо өнөөдөр үзүүлж сонирхлоо. За сүүлд манай тариаланчид эх орныхоо хэрэгцээг Улаанбаатар үйлдвэрлэл төмсний үйлдвэрлэлээр хангаад 100% хангаад ажиллаж байна. Одоо дараагийн бидний нэг алах нь бол малын тэжээлийн асуудал байгаа. Одоо 70 сая малтай байж идэг эрчимсэн малаж хөгжих шаардлагатай тариалангийн бүс нутаг зарлагдсан эрчимсэн малаж хөгжих шаардлагатай тэжээлийн асуудыг шийдэх гэх мэт их олон талаас энэ тэжээлийн ургамлын асуудал өндөр тавигдж байгаа. Нөгөө талаас бас газар тариалангийн өрөөсийн хэмжээг багасгах, Улаанбаатарын тариалах талбайг багасгаж, сэлгээнд тэжээлийн ургамлаар болох ялангуяа буурцх ургамал тариалж, өсний үржил шимгийг сэргээх, малыг тэжээлийн хангахын олон давхар зорилгын үүднээс бид нар одоо хөдөлж авах яам тариал эрх дэмжсэн хүрээлэн хамтаад өнөө жил бүр хавраас хойш зохион байгуулалтаар юм тэжээлийн ногоон тэжээлийн тармил тариалах технологи гэсэн нэртэй талбай өдөрлөг үзүүлэх сургууль зохион байгуулж байна. За энэ тариалал эзлэлийг дэмжигсэн өнөөдөр уран зохиолын хүрээлэнтэй хамтраад ногоон тэжээлийн ургамал тариалах талбай өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. За манай тариалал дэмжих санд бол сүүлийн 3 жилийн хугацаанд бүгд найрамдах гектардуудаас болон Орос албаны улсын сүүлийн үеийн одоо орчин үеийн техникүүд бол иж бүрнээр орж ирж байгаа. За энэ дотор бол өнөөдөр яг манай энэ талбай туршилтан дээр бол ногоон тэжээл, тэжээлийн ургамал тариалах, за түүнийг хураах иж бүрийн техникүүдийг бүгдийг зохицоор нь үзүүллээ. За энэ дээр маань оротортой хадуур байна, за тармоор, за даршны комбайн, за мөн одоо хам боогч, хуулин боогч, өвсөг хуулин боосон өвсөн одоо дарш болгох, одоо планктох гэсэн энэ иж бүрийн техникүүдийг бол бүгдийг нэг талбай дээр нийт одоо тариаланчдын өмнө туршиж амжилттай үзүүллээ. Сүүлийн одоо тариалагч дэмжсэн оруулж ирсэн тэжээлийн таримлыг хураах, даршлах, боловсруулах, одоо боох, хам боох тэгээд одоо орох материал юугаар бол одоо тоноглогдсон сүүлийн техникүүд орж ирсэн байна. Тэгээд бид нар бас одоо зах зээгээс нь хэрэгжилж байгаа. Цааш тэр нь одоо энэ тэжээлийн ургамал гэдэг маань одоо гадар тариалангийн Улаанбаатар рапс гэхээс тэжээлийн ургамал, малын тэжээлийн ургамлыг одоо яг төгс байдлаар нь тарьж одоо боож боловсруулах. Тэгээд одоо энэ өнөөдрийн техникүүд нь бол үнэхээр орчин үеийн техниктэй үзүүлэлцлээ. Орж иж байгаа техникүүд бол 5-7 жилийн хугацаатай. За жилийн 4.5-5.5% хөнгөлөлтийн зээлийн нөхцлөөр байж байгаа. Тэгээ энэ нөхцлийг бол манай тариалалтыг дэмжих санд нөхцөлтэй гаргасан аж ахуйн жуулган бол авах юм бүрэн боломжтой ийм техникүүд байж байгаа. Тэгэхээр энэ мэдээж одоо аж ахуй одоо сүүлийн үеийн эрчимсэн мал аж ахуй одоо хүчтэй гэж байгаа. Дээрээс нь манай энэ ногоон тэжээл тариалал ихсэж байгаа үед бол орчин үеийн техникүүд ашиглалтанд орсноор одоо мэдээж бүтээн хэмжээг нэмэгдүүлнэ. За гаагаас хургачийн хэмжээ тэр хэмжээгээр нэмэгдэх нь өөрөө за тариаланчид дээрээс эрчимсэн мал аж ахуй эрхэлж байгаа иргэдэд тариаланчдад бол энэ одоо хэрэгтэй ийм зүйл болж байгаамаа. Одоо бүх төрлийн техникүүд одоо манай санд ороод ирсэн байж байна. Тэнд нь хэрэгэлдэг бүх төрлийн таримлын сорт нь одоо хүрээлэн дээр баталгаажсан сортууд байж байна. Тэгэхээр одоо малчид тариаланчид бол тэжээлийн ургамал тариалах, хураах, тэнийг цаашаа эрчимсэн мал аж ахуйд ашиглах бүх нөхцөл бүрдээ гэж харагдаж байна.